За ингээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны чиглэлүүдээр өнөөдөр Хувьсгал аймгийн Мөрөн сум цагаан уул сумын ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын төвшөнд өнөөдөр цахим шилжижээд өнөөдөр 3 дахь хоног дээр ингээд явж байна. За бид бүхэн бол 2025 оны 9 дугаар сарын 7-ны өдөр энэ хөл хорой тогтоосон энэ үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор дээр нь өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор 9 дугаар сарын 7-ныхоо шөнө нь бол бид бүхэн ерөнхий боловсролын сургуулиуд цэцэрлэгүүд рүүгээ сургалтын үйл ажиллагаа эрхлэх, сургалтын үйл ажиллагаа цаашдаа яаж анхаарах вэ гэдэг зөвлөмжүүдийг бол нийтдээ 34 заалт өгөх зөвлөмжийг бол хөргүүлсэн. За ер нь бол манай энэ одоогийн байдлаар бол нийтдээ Мөрөн сумын хэмжээнд мөн цагаан уул сумын одоо нийтдээ боловсролын 33 байгууллага энэ дундаа бол сургууль цэцэрлэг дээр маань нийтдээ 19130 хүүхэд байна. 1764 төрийн одоо нэгсэндээ багш ажилтнууд байна. Дээр нь дотор байранда 330 хүүхэд энэ сургалтын үйл ажиллагаанд ингээд оролцоод явж байгаа. За тэгээ бид бүхэн энэ сургалтын үйл ажиллагаагаа бол ямар хэлбэрээр явуулах вэ гэдгээ бол боловсрол шинжилгээний яамнаас ол зөвшөөрлөг авч ер нь бол дийлэнхтэй бол цахим хэлбэрээр дээр нэгээд бие даалтын хэлбэрээр ингээд зохион байгуулахаар ингээд сургалтын үйл ажиллагаанууд нь явагдаж байна. За тэгээд сургалтын үйл ажиллагаагаа цааш нь ингээд бид бүхэн бас ингээд үргэлжлүүлээд 15 хүртэл ингээд явагдана. За энэ хугацаан дээрээ бол бид бүхэн багш нар дээрээ энэ сургуулийн удирдлагуудад ямар зүйлүүдийг анхаарах вэ гэдэг энэ асуудлууд нь гол зүйлүүд бий болгосон. Сургалтын менежер, арга зүйчд бол сургалтын үйл ажиллагаагаа ямар хэлбэрээр ямар одоо үр дүнгээр ингээд зохион байгуулах гэдэг энэ асуудлууд дээр нь гол зүйлүүдийг бол шийдвэрлэж ингээд хамтран ажиллаж байна. Дээр нь нэмээд энэ хүүхэд хамгааллын асуудлууд дээр нь нийгмийн ажилтнуудад сэтгэл зүйчд маань бол эцэг эхчүүд хүүхдүүдэд хүүхэд хамгааллын чиглэлээр дээр нь нэмээд бол сэтгэл зүйн асуудлын чиглэлээр бол зөвлөмжүүдийг бол бүрэн хүргээд ингээд ажиллаж байна. Мөн одоо бид бүхэн бол энэ эрүүл мэндийн чиглэлүүдээр бол эмчнэрээ сургууль цэцэрлэгийн тухайн орон нутгийнхаа тийм ээ Мөрөн цагаан уулынхаа эмчнэрийг бол нэгсэндээ өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд бол бэлэн байдалд байх. Цаашдаа бол мэдээ сургалтын үйл ажиллагаа мөн одоо бусад энэ чиглэлүүдээр нэгэ дайчлагдахад нэгсэндээ бэлэн байх энэ зүйлүүдийг бол хангаад ингээд ажиллаж байна. За ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийнхээ бүх сургуулиуд дээр нь 33 сургууль дээр ариутгал халдваржуулалтын одоо үйл ажиллагааг бол хийсэн. Бүгд одоо энэ зүйл дээр анхаарал явуулж байна. Тэгээд мэдээж бол энэ боловсролын байгууллагаараа дамжаад бусад мэдээллүүд бол дийлэнхтэй бас нэлээд явдаг учраас бид нар энэ мэдээллийг нэгсэндээ засаг даргын тамгын газрын аль биесний бие хуудсан дээр байгаа энэ мэдээллийг дамжуулах чиглэлээр бол хүүхэд багш эцэг эхчүүдэд бол бодит мэдээллүүдийг ингээ хүргээд ингээд ажиллаад явж байна. За одоо бид бүхний хувьд дээр бол дотор байранд байна болохоор цагаан уул сум дээр 247 хүүхэд политехникийн коллежид 83 хүүхэд байгаа. За мэдээж политехникийн коллежийн хүүхдүүдээ бол тухайн одоо байранд нь тэгээд интернетийн бусад энэ төхөөрөмжүүдэд ашиглаж сургалтын үйл ажиллагаа явуулахын чиглэлийг бий болгож байгаа. За цагаан уул сумын 247 хүүхэд маань бол 20-нд юунд байгаа. Одоо нэгсэндээ дотор байрандаа байгаад ингээд байж байна. За с ิจ гтэй хүүхдүүд байсан эдэрт байна бол сөрөг юу гарсан учраас бол цагаан уулын сургууль дээрээс бас онцгой комисстой хүүхдүүдэд цааш нь ингээд одоо эцэгч нь хүлээлгэх ийм асуудал байсан. Тэгээ онцгой комиссийн шийдвэрээр бол хүүхдүүдэд үргэлжлүүлээ дотор байранд нь одоо байлгах ийм зүйлүүдийг бол бий болгож байна. Дээр нь шинэ эдэр галт сургуулиуд дээр бол бас тодорхой с ิจ гтэй тохиолдлууд бий болсон гэсэн. Тэгээ өнөөдрөөс эхлээд бол тухайн сумууд дээр бол хичээл сургалтын үйл ажиллагаа хэвэн явагдаж байгаа. За тэгээд цаашдаа бол бид бүхэн бол одоо энэ хүүхдүүдийн энэ сургалтын үйл ажиллагааны чиглэлүүд маань хэвэн энэ нөхцөл байдал шилжсэн энэ үед сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг одоо хэвэн явуулахад нь орчин бусад энэ аюулгүй одоо шилжих танхимын сургалтын аюулгүй шилжих энэ асуудал дээр нь бид бүхэн бол одоо бэлэн байдлыг хангаад бас ингээд явж байгаа. За мэдээж бол энэ чиглэлээрээ бол боловсролын шинжилгээний яам төрийн захиргааны төв байгууллага руугаа бол байнга мэдээллүүдийг хүргэж байгаа. Сургалтын бас зарим энэ чиглэлүүдээр нь бас арга зүй энэ төвчнийг бол бий болгоод явж байна. За мэдээж энэ сургалтын үйл ажиллагаан дээр бол бас хүндрэлтэй зүйл бол ерөнхийдөө бол гарахгүй. Ягаад гэхээр бид бүхэн дээр бол ковид үе бусад энэ зүйл дээр бол боловсролын одоо байгууллага маань бол энэ цахим технологид бол нэлээд
одоо үр дүнтэй шилжигдсэн учраас бол хүүхэд бүхэн дээр хэрэглэх янз бүрийн одоо үр дүнтэй платформ, цахим одоо сургалтын ийм арга зүй технологиуд бол бүрэн байгаа учраас бол бидэн дээр энүүн дээр гол анхаарлаа хандуулж байна. Мэдээж бол хүүхдүүдийг бас энэ цахим үйл ажиллагаан дээр одоо цахим энэ дээр нэлээд тийм урт хугацааны сургалт биш аль болохоор бодит энэ зүйлүүдийг нэлээд хангаж байгаа. Хүүхдүүдийн гар утас бусад энэ зүйл дээр бол хол байх, бас энэтэй бол удаан хугацаагаар одоо нэг орохгүй байх энэ зүйлүүд нь бас илүү анхаарсан ийм зөвлөмжүүдийг бас хүргээд ингээд ажиллаж байна. Одоо ингээд цаашдаа бол бид бүхэн бас сургалтынхаа үйл ажиллагаан дээр өнөөдөр бас ингээд нийт одоо багш нарынхаа сургалтын үйл ажиллагаан дээр нь бас үр дүнтэй энэ зөвлөмжүүд өгөхөөс гадна маргааш одоо бүх сургуулиудынхаа удирдлагууд дээр нь бас энэ зүйлүүдийг бий болгоно. Дээр нь нэмээд Хөвсгөл аймгийн 34 сургууль, 46 цэцэрлэг нийт 82 боловсролын байгууллага руугаа бас энэ одоо халдвар хамгааллын энэ дэглэм баримтлах, бас сургалтын үйл ажиллагаанд анхааралтай хандах, мөн дээр нь нэмээд энэ хүү одоо үйл ажиллагааны эрсдэлд энэ байдлыг бол нийт одоо хүмүүстэй бас одоо сурталчлах энэ зүйлүүд дээр нь бол анхаарах ийм зүйлүүдийг хийж хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөд бид өхөн бас төлөвлөгөө үйл ажиллагаануудаа гаргаад ингээд явж байна.